Эрсээ суугтай хамт байгаа танд баярлалаа. Хамтдаа суралцъя. Телевизээр үзсэн зүйлээ та бүхэнд орчуулан хүргэж байна. Авахын ухаанаар хүлээж авна уу? Баярлалаа. Асуулт 1. Мөнгө хуримтлуулж чадахгүй хүн ямар цагт баг байдаг вэ? 7 хоногт 2 удаа худалдан авалт хийх гэдэг зөв хариулт байлаа. Хэдэн удаа дэлгүүр явдаг вэ гэж асууж байна. Супермаркет, миний дэлгүүр өдөр бүр явдаг. Миний хувьд хувьсын дэлгүүр 2-7 хоногт 1 удаа ч юм уу явдаг. Би болохоор жилд бараг 2 удаа л явдаг гэж энэ хүн хариулж байна. Мөнгө хуримтлуулж чадахгүй хүн ямар цагт баг байдаг вэ? Ном унших цагт баг байдаг болов уу? Өөрийн тухай ярих нь баг байдаг гэж энэ хүмүүс хариулж байна. За ямар цагт баг хүн мөнгө хуримтлуулж чаддгүй вэ? За зөв хариулт. Худалдан авалт 7 хоногт 2-оос доош хийдэг хүн. Мөнгө хуримтлуулж чаддаг хүн 7 хоногт 2-оос доош худалдан авалт хийдэг байна. 10 саяг хуримтлуулсан хүмүүсийн ойролцоогоор 60% нь 7 хоногт 1 юм уу 2 л удаа худалдан авалт хийдэг. 8% нь л өдөр бүр худалдан авалт хийдэг гэх судалгаа гарчээ. Одол гой байвал болоо гэх үзэлтэй хүмүүс мөнгө хуримтлуулж чаддаггүй байх нэ. Хэмнэл тийм гэсэн атлаа зөндөө юм худлаад авчдаг. Турна гэсэн атлаа өмнө амттай юм харагдвал тэгээ шууд ичдэг. Худалдан авалтын тог багасвал мөнгө үрлэлтийг багасгаж болно. Мөнгө хуримтлуулах хүн юуг өмнөх өдөр хүртэл шийддэг вэ? Мөнгө хуримтлуулах хүн юуг өмнөх өдөр хүртэл шийддэг гэсэн асуулт байна. Жил 1 саяын хуримтлуулдаг гэрүүлийн хамтараа хийдэг үйлдэл нь юу вэ? За зөв хариулт нь худалдан авалт хийхээс өмнө юу авахаа бичдэг. Жишээлбэл орон хоол бол зэсийг нь бичих жишээтэй. Хуримтлуулж чаддаггүй гэрүүл ихэнх нь худалдан авалтын яг өмнө юм уу авч байх явцдаа шийддэг. Хямдарсан бараг гэх мэт төлөвлөөгүй зүйлийг авч шийдэмий мөнгө өртөг. Хуримтлуулдаг айл өмнөх өдөр бишээ тэмдэглэсэн төлөвлөсөн зүйлээ л авдаг. Дэмий өрөлт багсаж мөнгө хуримтлуулах амархан болдог. Өдөр бүр юу хийдэг хүн мөнгө хуримтлуулдаг вэ? Асуулт өдөр бүр юу хийдэг хүний хадгаламжийн хэмжээ 2 дахин өсдөг юм болоо. Өдөр бүр юу хийдэг хүн мөнгө хуримтлуулдаг юм болоо гэсэн асуулт байна. Зөв хариулт. Дасгал хөдөлгөөн хийдэг хүн. Өдөр бүр дасгал хөдөлгөөн хийж ирээдүйн эрүүл мэндэд анхаардаг. Эрүүл энх байна гэдэг нь мөнгө хэмнэж буйтай адил юм аа. Эсвэргээр биеийн эрүүл мэнд муу бол тэр хэмжээгээр эмчилгээний зардал их гарна. Юу сонсдог хүн мөнгө хуримтлуулдаг вэ? Мөнгө хуримтлуулдаг хүн ажилдаа явахдаа юуг сонсдог вэ? Мөнгө хуримтлуулдаг хүн ажилдаа явах замдаа юу сонсдог юм болоо? Классик хөгжим гэж хүн хариулж байна. За зөв хариулт аудио ном. Аудио ном буюу сонсдог захим ном. Ирээдүйн төлөө өөртөө хөрөнгө оруулалт хийж байна гэсэн үг ээ. Аудио ном уншингаа алхаж болно, автобусанд явж болно. Тэгээ жолоо ярьж та сонсож болно. Цагийг зөв ашиглаж ирээдүйдээ мөнгө хуримтлуулж буй явдал юм аа. Жил 1 саяас дээш хуримтлуулдаг нөхөр эхнэр хоёрын
гэдэг зүйл юу вэ? Зөв хариулт нь мөнгөний тухай яриа. Ганцаараа хуримтлуулж чадахгүй. Эхнэр нөхөр хоёр санхүүгийн нөхцөл байдлаа ярилцаж харилцаа хамтарч байж хуримтлуулж чаднаа. Эхнэр нөхрийн хэтвэрч тус тусдаа харилцан бие биенээ хуримтлуулж байгаа байлгүй дээ гэж бодож байтал эцсийн дүндээ бодож байснаас бага хадгаламжтай байдаг. Харилцан ярилцах нь маш чухлаа. Мөнгө хуримтлуулдаг хүн юуг тодорхой хэлдэг вэ? 1 саяас дээш хуримтлуулдаг гэр бүлийн хамтдаа хийдэг зүйл. Хадгаламжийн данстай энэ сарынхаа мөнгийг хийсэн өнөөдөр. Баярлалаа. 2,513,362-ийн хуримтлагджээ. Тийм ээ 2,513,362-ийн болжээ. Мөнгө хуримтлуулах хадгаламжийнхаа мөнгөний хэмжээг тодорхой хэлдэг. Мөнгө хуримтлуулж чадах хүн маш тодорхой зорилго тавьж мөнгөө хадгалдаг. Жишээлбэл хаана ямар байшинтай болох вэ? Тэхийн тулд юу эдэн төрөг цуглуулах вэ? Сар бүр хэр зэрэг мөнгө хэмснээ бас шалгадаг. Зүүн сая хуримтлуулсан хүмүүсийн нийтлэг шинж юу вэ? Мөнгөний тухай яриаг байнга ярих нь дээр үү гэж энэ багшаас асууж байна. Мөнгөний тухай яриаг байнга ярих нь сайн. Манайд бол би өөрөө мөнгө хариуцдаг. Гинтийн зардал гарах юм шиг байна гэх мэтээр байнга ярилцдаг. Халамжийн ундаг цаг хугацааны харилцаа 6-7 цаг унтдаг хүн 4 саяны хадгаламжтай. Ундаг цагт богино хүн ямар байдаг вэ? 3-5 цаг унтдаг бол хадгаламж бараг 2 дахин буурна. 3 цаг орчим унтдаг бол 140,000 болж бүр буурнаа. Нойр дутуу бол өөрийгөө хянах чадваргүй болж дүгнэж хийх чадвар буурдаг. Ажлын үр дүнч бас буурдаг. Мөнгө хуримтлуулж чадах хүн зохих хэмжээний нойроо авдаг. Юуг санд ороход мөнгө хуримтлагддаг вэ? За асуулт. Америкийн Кредоны их сургуулийн туршилт. Ийм нэг зүйлийг эргэн дурахад мөнгө хуримтлагддаг. Асуулт. Юуг эргэн санахаар мөнгө хуримтлагддаг юм болоо? Зөв хариулт. Хөгжилтэй байсан сайхан зүйлээ бодох. Туршилт 2 групп болон хуваагаад 1-р группын санхүү хуримтлалын тухай лекц орсон. 2-р группт баяртай сайхан байсан дурсамжийг нь бодуулсан. Түүний дараа санхүүгийн лекц сонсон багийнхны хадгаламжийн хувь нь 9-с 10% болон өссөн. Өмнө сайхан байсан зүйлээ бодсон багийнхны хадгаламжийн хувь нь 10-аас 17% болж өссөн байна. Эртний сайхан зүйлсээ бодоход мөнгө хуримтлуулмаар болох шалтгаан болж болох нэ. Баяртай сайхан байсан дурсамж нь эерэг сэтгэл хөдлөлийг төрүүлдэг. Ирээдүйд сонирхолтой сайхан зүйл хиймээр байна гэж бодогддог. Тэгэхийн тулд мөнгө хадгалаа гэсэн сэтгэл зүйн бэлэн байдалтай болдог. Би ч бас ийхүү бодож хэрэгжүүлж байгаа бөгөөд та бүхэнд ч бас хийж үзээрэй гэж санал болгож байна. Эрцээ сувгтай хамт байсан танд баярлалаа. Та хараахан бүртгүүлээгүй байгаа бол subscribe хийж бүртгүүлнэ үү? Мөн лайк дараад хэрэгтэй хүнд нь шеэр хийж түгэнэ үү? Баярлалаа.